2015 онд 5 толгой ордыг хятадуудад 100 жилээр өгөх гэрээг засгийн газар байгуулж байлаа. За тэгэхэд Монгол улсын ерөнхийлөгч нь нэлбэгдэрж ерөнхий сайд нь сайхан бэлэг байлаа. За энэ тэмцэлд улсын хурлын 40 гаруй гишүүн боссон. Халтмаагийн Баттулгаар удирдуулсан Зандаа хүүгийн инх болдоор дараалуулсан 40 гаруй гишүүн энэ 5 толгой ордыг авч үлдснээр өнөөдөр та бидний 1072 ширхэг хувьцаа амилсан түүхтэй. Сая оны босгон дээр бид нэг 100 хэдэн мянган төгрөг авлаа да. Өмнө нь бас нэг авсан. Энэ тэгтээ юу ч биш шүү дээ. Энэ зөвхөн 5 толгойн ордоос авж байгаа мөнгө. Биднээс хүртэх ёстойгийн маань хулгайлж үлдсэн жоохон хусмаа биднэрт өгж байгаа юм. А гэтэл биднэрт дахиад цаана 55 тийм орд байгаамаа. За дараа нь өнгөрсөн жил та бүхэн санаж байгаа Чимдийн Хүрлбаатар гэдэг Монгол улсын шадар сайд байлаа. Эх орныхоо газар нутгийг гадныханд 100 жилээр өгнө гэдэг хуулийн төслийг хээвнэг санаачлаад ороод ирсэн. За яг тэр үед энэ хулгайчдтай, энэ эх орон газар шороогоо хайрладгүй, арт түмнээ боддгүй энэ хүмүүстэй яг тэр ижил эрх мэдэлтэй байж тэр парламентт нь орж тэмцэх ёстой юм байна гэд би улсын хурлын гишүүн болсон юм. За тэгээд ороод ирсэн чинь дөнгөж саяхан сайн зориг тэргүүтэй гишүүд Монголд ажлах хүчний квотыг байхгүй болгоно, гадны ажилчдыг олноор нь оруулж ирнэ гэсэн. Квотгүй. Эн чинь тоотой байдаг байхгүй юу? Тэгэхээр 3 сая 500 мянган Монгол дээр 3 сая 500 мянган гадны хүн оруулж ирээд ажилуулвал юу болох вэ? Манай улсад Англиас, Францаас, Америкаас ирж ажиллах уу? Хятадаас ирж ажиллана. 3 сая 500 мянган хятад иргэн ороод ирвэл Монгол улс үлдэх үү? За энэний дараа инх хамгаалсан сайд бас яг ийм хууль оруулж ирсэн. Нин даруй 280 мянган ажиллах хүч хэрэгтэй байна. Монгол хүмүүс ажил хийдэггүй, монгол хүмүүс арх уудаг, монгол хүмүүс хариуцлагагүй гэж. Арт түмнээсээ сонгогдчоод арт түмнээ ингэж голж болд юм уу? Хэрвээ Монголд өнөөдөр найдвартай ажлын байр байсан бол бидний ажил хөдөлмөрийг үнэлдэг байсан бол 100 гаруй мянган монгол гадаадад ажиллаж арга ирээд хижээх үү? Монгол хүн Монголдоо зовдөг, монгол хүн Монголдоо ад үзэгддэг, монгол хүн Монголдоо ядуурдаг ийм эмгэнэлт хувь тавиланг бидэнд бүтээж өгсөн байна монголчуудаа. Тийм учраас одоо бид энэ эмгэнэлт хувь тавилангаас салах ёстой. Өнөөдөр дэтгэврийн 630 мянган төгрөг авж байгаа хүн өр ширэнд баригдаад дэтгэврийг минь нэмээд өгөөч, зээл өгөөч гэж гуйгаа явж байгаа. Сольж өмсөх хувц авч чадахгүй л байгаа. Гэтэл бидний газрын баялагийг хувааж иддэг 5хан гэр бүл байдаг болсон шүү. Өмнө нь 30 гэр бүл гэж ярьдаг байсан. Одоо 5хан гэр бүл болсон. Энэ хүмүүс өнөөдөр нохоо муурныхаа хоолыг гадаадаас онгоцоор зөөж байгаа. Манай ахмад наснуудын нэг сарын тэтгэвэр тэдний нэг муурны хоолноос ч үнэтэй биш ээ. Ингэж монгол хүнийг үнэлдэг болсон. Энэ Монголын засгийн газар мөн үү? Энэ Монголын ард түмнийг төлөөлөх үү? Улсын хурлын гишүүн гэдэг дарга биш. Улсын хурлын гишүүн гэдэг дарангуулагч биш. Улсын хурлын гишүүн гэдэг дарга биш. Хулгайч биш бүр. Улсын хурлын гишүүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэхээр та бүхэнтэй ингэж эргэж уулзах нүүртэй. Хэлсэн үгэндээ хүрдэг, арт түмнээ хамгаалдаг, өмгөөлдөг. Та нарын юу хүсэж байгаа, юу дутагдж байгааг мэддэг. Тэгээд тэрийг төрийн ордонд ярьдаг. Хууль гаргадаг, та нараас асуудаг тийм хүнийг хэлдэг. Тэр итгэл үнэмшилтэйгээ би говийн бүсээс сонгогдсон ганц эмэгтэй гишүүн ч гэсэн энэ өөрийн нөхдөдөө нийлээд 21 аймгаа тойрч яваамаа. Өнөөдөр Монголын эхчүүд хүүхдээ хэвтүүлэх эмнэлэггүй байгаа. Монголын ахмадууд чөлөө цагаа өнгөрүүлэх газаргүй байгаа. Өрнөөс өрний хооронд явж байгаа. Гэтэл өнөөдөр Монгол ардын намын залуухан 30 гаруйхан настай авилгачийн гэрээс 7 тэрбум төгрөг СЭП-нээс нь гарсныг та бүхэн санаж байгаа. 2 жилийн өмнө Баттул гэж залуу. Та бүхэн дотор 7 тэрбум төгрөгтэй хүн байвал гараа өргөч. За 700 саятай хүн байна уу? 70 саятай хүн байна уу? 7 сая.
Яг одоо Керманд чинь 700 мянган төгрөг байна уу? Ард түмэн ийм ядуу байхад дүнгэж одоо 90 центэж хүрж амжаагүй байгаа хулгайчийн СЭП-нээс 7 тэрбум төгрөг олдож байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ та бидний хүртэх ёстой баялагийг хулгайлж байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр цагаан цаасан дээр хараар өчсөн, даяар олноод зарлан тунхагласан Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 1-д газрын хэвлэлдэх баялаг ард түмний өмч, 6-гийн 2 стратегийн ордуудын үр ашгийг ард түмэн хүртэнэ гэсэн заалтыг амьлуулахаар бидний хэдэн нөхөд ингээд нийлээд явж байгаамаа. Та бүхэнд ингэж учирлаж хэлэх нь өнөөдөр та бүхэн гарын үсгээ зураад дөх юм бол энэ хуулийн заалт амилж болох боломжтой байна. 30 мянган гарын үсэг хэрэгтэй. Бид нар 3 сая 500-ла 30 мянган гарын үсэг зураад өгөхөд тэнд Нүүр Баатар засгийн газартай, ерөнхийлөгчтэй парламент дээр ярьж болж байна. Тэгэхээр та бүхнээсээ энэ дээр дэмжлэг гуйж байгаа та бүхэн маань дэмжээд биднэрт итгэлээ өгөөд та нар очоод тэр үндсэн хуулийнхаа заалтыг хэрэгжүүл. Газрын хэвлэлдэх баялагийг ард түмэнд нь өг. 5хан гэр бүл хувааж иддгээ бол нэг залуу хулгайчийн СЭП-нээс 7 тэрбум төгрөг гаргадгийг болиул гэж үүрэг өгөх хэрэгтэй. Улсын хурлын гишүүн ард түмэнтэйгээ ярилцаж ард түмнийхээ даалгаврыг авдаг байх ёстой. Тийм учраас та бүхнийхээ өмнө ирсэн. Одоо хэдүүлээ эзэн нь юмаа мэдэж эргэн усаа хаший тэхүү. Монголын ард түмэн баялгаа мэдээ. Монголын ард түмэн газар шороогоо мэдээ. Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолоо гартаа авъя. Яагаад биднийг нэг баяр тэмдэглэх болохоор нэг цагаан сар, нэг наадам шинжил болохоор л газар нутгийн 100 жилээр өгнө гэж гадаадаас бөөн бөөнөөр нь ажиллах хүч авчирна гэж хамгийн том ордын нууцаар өгчийгээд ингэж идэв. Энийг хідүүлээ болиулах хэрэгтэй нард түмэн. Тийм учраас бидний нуруунд дээр зайдалсан бидний хүртэх ёстой боломжийг бидний хүүхдүүдийн ирээдүг хулгайлсан энэ хүмүүсээс салахад бид нар ганцхан юм хэрэгтэй. Тэр бол тэднэрт үгүй одоо та нар болсон гэж хэлэх хэрэгтэй. Тиймээс бүгдээрээ өнөөдрөөс эхлээд яг энэ мөчөөс эхлээд эзэн нь юмаа мэдэж эргэн усаа хашээ тэхүү. Хэрвээ итгэл байвал сэтгэл байвал хийж болдог. Монгол хүн юу ч хийж чаддаггүй. Монголчууд ямар ч ажиллах чадваргүй гэдэг үгэнд бид нар хариулт өгсөн. Миний сонгогдсон Дунд Говь аймагт Салхитын мөнгөний орд гэж жижигхэн орд газар байдгийн. Дэлхийн газрын зураг дээр байдаггүй. Тэрүүгээр Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ахмадуудынхаа зээлийг нэг удаа тэгэлсэн. Та бүхэн санаж байгаа тий? Тэр хүн манай баггүй. Сэтгэл байвал ингэж боддог. 2 жилийн дотор 1000 км төмөр замыг тавьж чадсан. Тэр төмөр замыг гардан байруулсан Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын улсын хурлын гишүүн Жаргал сайхан манай багт байна. Монголын газрын баялагийг та бүхэнд өхийн төлөө өлсгөлн зарлаж удаа дараа тэмцэж асар олон жил гүтгүүлсэн Ганбаатар гишүүн маань бидэнтэй хамт байгаа. Үлзий хүүгийн шижир 17 настайгаас арчилсан намд илсээд арчлын үйл хэргийн төлөө явсан. Бас л залуу хүн гэхэд маш их зовлон үүдсэн, маш их хилмигдсэн. Хилцээр авиж хорж исэн. Гэхдээ өнөөдөр үнэн ялсан. Үлзий хүүгийн шижир улсын хурлын гишүүн болсон юм. Тийм учраас бид ерөөсөө цөөдөхгүй. Монголчууд 3 сая 500. Бид нар энээс цөөхөн багтаа, энээс ядуу байхдаа ертөнцийн талыг эзэлж явсан монголчуудын үр сад гэдгээс санах хэрэгтэй. Тийм учраас та бүхэндээ дахин хэлье, энэ өдрөөс эхлэн, өнөөдрөөс эхлэн эзэн нь юмаа мэдэж эргэн нусаа хаший. Эх орондоо эзэн нь бай. Эрх чөлөөгөө хамгаалъя.